За тэгвэл үзэгч та бүхэнд яг одоо 1 хоногийн өмнө буюу өчигдөр ажлаа хүлээж авсан эдийн засгийн хөгжлийн дэд сайд Даваас хөрөнгө студид өрн оролцуулаад байна. Таны ариун мэндийг хүргэе. Ариун мэндийг. За эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс бол яг энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн өргөн мэдүүлнэ гэдэг энэ мэдээллийг өгөөд байгаа. Тэгэхээр энэ эрхчлөөний хуулийг батлах гол үзэл баримтлал нь юу юм? За яагаад батлахаар болов? Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамны одоо үндсэн чиг үүргийн хувьд бол Монгол Улсын хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх макро эдийн засгийн тогтвортой байдал эдийн засгийн өсөлтийг хангах одоо үндсэн чиг үүргээр ажиллаа хэрэгжүүлдэг юм байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын макро эдийн засгийн хувьд бол эдийн засаг хэдийгээр одоо боломжийн өсөлттэй байгаа ч гэсэн эдийн засгийн өсөлтийн хүртээмж мөн эдийн засаг дахь одоо салбаруудын байр одоо уялдаа холбоо мөн эдийн засгийг төрөлжүүлэх энэ үйл явц бол зайлшгүй шаардлагатай байгаа гэх мэт олон асуудлууд байгаа. Үүнтэй холбоотой хамгийн чухал нэг асуудал нь болохоор бизнесийн орчинг дэмжих, эдийн засгийн хайцан либералчлах шаардлага, мөн баялаг бүтээгчдийн одоо үйл ажиллагааг дэмжих, улмаар одоо хөдөлмөрийн зах зээлийг дэмжих гэсэн ийм одоо тулгымцсан асуудлууд байгаа. Яг энэ асуудалтай холбоотойгоор эдийн засгийн эрх чөлөөний одоо тухай хуулийг бол баталгаар одоо өргөн барьж байгаа. Тэгэхээр энэ хуулийн үндсэн зарчим юу вэ гэхээр ер нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөний байдлаар нь ирэмбэлдэг. Тэгэхээр энэ ирэмбэлтийн хувьд бол манайх сүүлийн жилүүдэд харьцангуй энэ ирэмбийн одоо байр суурь нэлээд ухраад байгаа. Тухайлбал бол 184 улсаас ирэмблэхэд бол Монгол улс 74-т. Тэгэд энэ эдийн засгийн эрх чөлөөний одоо индекс бол хэд хэдэн тодорхой үзүүлэлтүүдээс бүрддэг. Тэр дундаа манайд болохоор бизнесийн одоо эрх чөлөөний хувьд бол нийт үзүүлэлтээс нэг 85-т одоо сайн 184 улсаас гэхэд өмчийн эрхийн хувьд бол 94-т тэгээд гадаадын одоо хөрөнгө оруулагчдын хэр зэрэг ээлтэй вэ гэдэг энэ асуудал бол 109-т гэдэг. Тэгэхээр үндсэндээ одоо ерөнхий үзүүлэлтүүдийн хувьд бол одоо 184 орноос 74-т байгаа хэдий ч зарим үзүүлэлтүүдийн хувьд бол нэлээд хуралдтай байгаа явдал нь эдийн засгийн одоо орчин ялангуяа бизнес хувийн одоо хөвшил таата тэр орчныг одоо бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг үндслийг бол бий болгож байгаа. Яг энэ хүрээнд бол ер нь бизнесийн одоо орчин эрх чөлөөг хэрхэн яаж бий болгох ёстой юм бэ гэдэг нь хуулийн үндсэн одоо зарчим баримтлах асуудлын хүрээнд бол бизнесийн байгууллагуудад хуулиар одоо хоригдсноос бусад бизнесийн үйл ажиллагааг ерөөсө чөлөөтөө эрхлэх энэ боломжийг одоо нэмэгдүүлэх ёстой гэдэг зарчим бол хуулийн одоо чухал зарчим байгаа. Мөн одоо төр хувийн өмчийн дээр одоо халтшгүй байдлыг хангах ёстой. Шудраг өрсөлдөөнийг дэмжих, түүнчлэн төрийн шийдвэр үйл ажиллагаа хувийн хөвшлийн эрх хууль ёсны сонирхлыг бол хамгаалахад чиглэсэн байх ёстой гэсэн энэ үндсэн зарчмыг бол одоо бизнес эрх чөлөөг хангахтай баримталж байгаа бол нөгөө талаар ер нь төрийн байгууллагууд бол ингээд одоо ямар одоо нөхцөлтэйгээр бас энэ ажиллах шаардлагатай гэдэг юм асуултаас явж байгаа. Тэгэхээр төрөөс бизнесийн үйл ажиллагаанд одоо хохирол саад учруулах юуны үйл явцыг одоо аль болох хязгаарлах энийг учруулахгүй байх гэдэг бол хуулийн бас нэг чухал зарчим байгаа. Хууль журам одоо тогтмол үнэлгээ хийгээд бизнесийн орчныг сайжруулах хэрэгтэй. Хэрвээ одоо ямар хууль журмыг одоо өөрчлөх сайжруулж бизнесийн орчин сайжрах вэ гэдэг энэ нөхцөл байдлыг бол бас баримтлах зарчим болгож байгаа. Хяналт шалгалтын давхардлыг бол арилгана. Ер нь давхарцсан хяналт шалгалт байхгүй. Төр өөртөө байгаа мэдээллийг дахиад хувийн хвшлээс шаардахгүй байх. Түүнчлэн одоо хувийн хвшлийн бас нэг их яригддаг асуудал бол энэ гомдол шийдвэрлэлтийн үйл явц бол ил тод байх гомдлыг барагдуулах гэсэн асуудал байгаа. Үүнийг бас төрийн байгууллагуудын хувьд бас чухал нөхцөл болгож тавьж байгаа. Нөгөө дээр нэмээд төрийн зүгээс одоо юг хориглох хэрэгтэй юм бэ гэдэг юм асуудал байгаа. Тэгэхээр үндэсний одоо аюулгүй байдал нийтийн эрх ашгийг хамгаалахаас одоо бусад зорилгоор эдийн засгийн эрх чөлөөг одоо боомлж байгаа альваа нэг хязгаарлаж байгаа альваа нэг үйл ажиллагааг бол хориглоно. Түүнчлэн хуульд заагаагүй тэр хяналт шалгалтыг дүүрэн журмаар одоо зохицуулах явдлыг бол бас хориглоно. Аж ахуйн нэгж эрхлэгчдийн эд хөрөнгө бие махбодод ингээд одоо тийм халтхыг нь хориглох улмаар аль нэг аж ахуйн нэгжүүдэд даваа ирэх болгоод заримд нь ингээд ялгуурлах энэ үйл явцыг бас хориглохоор энэ хуульд бол зааж өгч байгаа. Дээр нь одоо бизнесийн үйл ажиллагаанд зөв бусаар нөлөөлөх хүмүүсийн одоо бизнес эрхлэгчдэд хууль бусаар одоо албадан хариуцлага хүлээх гэх өмч хөрөнгөд нь одоо халдах энэ үйл явцыг бас хориглоод үндсэн зарчим болгосон байгаа. Яг энэтэй холбоотойгоор хуулийн одоо дөрөвт гол зарчим бол юу гэхээр эдийн засгийн одоо зөвлөлийг нь байгуулна. Их олон бизнес эрхлэлийн хувьд бол одоо маргааны шийдвэрлэгдээгүй үлдчихдэг. Тэгээд одоо заавалж өдөр арбитр болон хуулиар шийдвэрлэх гэдэг ийм асуудлаас илүүгээр одоо
бизнесийн хогцсон байгаа тэр аж ахуйн нэгжүүдийн хувьд өсөлтөд гарах юм бол бизнесийн зүйлд гарах нь бизнесийн зүйл гэдэг бас нэг юм функцийг энэ хувьд бол оруулж ирж өгсөн байгаа. Тэгэхээр өмнө нь бол одоо нөгөө эдийн засгийн хөгжлийн яамнаас хийсэн судалгааг би бас харж байсан л да. Ингээд бол одоо альва бизнес эрхлэхэд барилгын салбарч бай, ер нь аль ч салбар бай зөвшөөрөл авах гэдэг бол бараг хагас жилийн хугацаанд зарцуулж байна гэдэг тоо мэдээлэл харж байсан. Тэгэхээр энэ эдийн засгийн одоо яг энэ эрхчлөөний тухай хууль батлагдсанараа бол энэ цаг хугацаа хэмнэгдэх нь байна. Нөгөө талдаа бас үйл ажиллагаа явуулахдаа бас төдий одоо олон төрлийн зөвшөөрөл хян шалгалтандаар үйл ажиллагаагаа явуулахгүй илүү эрхчлөөтэй явуулах боломжийг нэмэ гэж ойлгох нь тийм. Ер нь бол эдийн засгийн эрхчлөөний хуулийг бизнесийн орчинд бий болсон байгаа одоо ямар нэг саад дотгоор өнөөдөр үүссэн байгаа нөхцөл байдлыг яг бизнесийн таалантай орчин болгох энэ нөхцөл байдлыг бүрдүүлэх малгай хууль гэж ойлгож болно. Үүний дараагаар хөрөнгө оруулалтын одоо тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, үн зөвшөөрлийн тухай хууль гэдэг ингээд дараагийн хуулиуд бас ингээд үргэлжлэн явагдана. Тэгэхээр ерөнхийдөө эдийн засаг маань бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Эдийн засгийн өсөлт бол харьцангуй тогтвортой байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийн хүртээмж бол их одоо ард иргэдтэй хүрэхгүй. Дээрэс нь эдийн засаг маань уул уурхай гэсэн энэ ганц салбараасаа хэтэрхий хамааралтай. Уул уурхайн салбарын одоо түүхийн эдийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалж эдийн засаг маань их тийм хэлбэлцэлтэй байгаад байдаг. Үнийн өсөлт өндөр байхаар эдийн засгт нэлээд хэмжээний орлого орж ирж байдаг. Эргээд үн ханшин унангууд эдийн засгт орлого нь одоо ингээд буурч байдаг. Эргээд уул уурхайн салбарын энэ үйл явц маань бусад эдийн засгийн салбаруудыг шахаж байгаа. Ингээд эдийн засаг маань зөвхөн одоо нэг талаасаа бүтээгдэхүүн өвчин зүйлийн зах зээл төдийгүй нөгөө талаасаа хөдөлмөрийн зах зээл байдаг. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрийн эрэлтийг бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдийн сонирхол бол харьцангуй ингээд хумигдсан байдалтай байна. Тухайлх юм бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ жил ажлын байрын зар гэхтэл одоо нээлттэй байгаа мэдээлэлээс харахад 1000 гаруй 2000 орчмоор буурчихсан байна. Тэгээд эдийн засагт оролцож байгаа ажлах хүчний хувьд тэгэхэд эдийн засагт чухал одоо хэмжүүр байдаг нь эдийн ажлах хүчний оролцооны түвшин байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт бол дөнгөж 60 гаруй хувьтай байна гэдэг бол 100 хүн тутмын дөнгөж 60 л ажил эрхлэх юм сонирхолтой байна гэсэн. Тэгэхээр энэ бүх үйл явцуудыг одоо сайжруулж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол бизнесийн орчин одоо аж ахуйн нэгжүүдийн бизнес чөлөөтэй эрхлэх энэ үйл явцыг дэмжих юм зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр энэ бол эдийн засагт маш тулгымцсан асуудал. Улмаар үүнийхээ дараагаар одоо эдийн засгийг төрөлжүүлэх зөвхөн түүхий дээр экспортлж байгааг бол боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүл хөдөө аж ахуйгаа туршилсан хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх мэтлэн одоо тэр бодлогуудыг явуулна. Тэгэхээр энэ бол яг эдийн засгийн хөгжлийн яамны үндсэн одоо зорилго чиглэлийн нэг байна. Тэгэхээр одоо жишээлх юм бол сүүлийн жилүүдэд бол төрийн оролцоо эдийн засаг дахь төрийн оролцоо бол улам бүр нэмэгдэж байна. За нөгөө талаас бизнесийн одоо үйл ажиллагаа явуулахад янз бүрийн татвар хураамж ч юм уу эдгээр зүйлсүүд нь бол бизнесийн орчныг илүү таагүй болгож байна гэдэг ийм мэдээллүүд бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тахимаас ч гэсэн гаргаж байсан шүү дээ. Тэгэхээр ер нь яг бизнес эрхлэх эрх чөлөөг яг хэрхэн яаж нээх гэдэг юм бэ? Энд дээр та яг жишээ хэлвэл ерөнхийдөө бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол өөрсдөө хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт оруулаад энэ зах зээлээс хэдийн хэмжээний өрөөгөө хүртвэ гэдэг өөрсдөө тооцоолж ингэж гаргаж байгаа. Магадгүй өнгөрсөн жилүүдийн ялангуяа 2020 оноос хойш одоо ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн их олон улсуудад одоо эдийн засгийн төрийн оролцоо бас яг нэмэгдсэн. Тэр болохоор зарим төрлийн татаасуудын бодлогоо төсвийн бодлогоо ч гэсэн нэлээд хэмжээгээр тэлсэн байгаа. Энэ үйл явцын одоо сүдэрч гэсэн бас одоо манай эдийн засагт бол байна. Ер нь бол зах зээл дээр эргэлдэж байгаа 10 төгрөг тутмын үндсэндээ бараг 7 төгрөгийн мөнгө бол явж байгаа нь үнэ. Тэгэхээр энэ маань эргээд одоо эдийн засагт байгаа одоо хөдөлмөрийн зах зээл тэгээд хөдөлмөрийн зах зээлийнхаа тэнцвэрийг хангах хүмүүсийн бодитоогоор ажил эрхлээ тэндээсээ орлого олох боломж амьдралаа тогтвортой авч явах гэдэг их олон хүчин зүйлсүүд бол нөлөөлж байгаа. Тэгэхээр үүнийг нээх их том гарцнууд эдийн засгийн эрхчлөөний хууль. Тэгээд энэ одоо хуулиудаа гарсан хуулиудынхаа үзэл баримтлалын дагуу дараагийн бизнесийн энэ хуулийн зарчим дээр бол байгаа бизнесийн орчныгоо үнэлээ сайжруулах шаардлагатай зүйлсүүдийг ингээд хэрэгжүүлээд хуулиад одоо дүрм журмаа шинжилээд явах энэ бодлого гаргаж ирлүүч гэсэн энэ хуульд бол одоо гарч байгаа. Тэгэхээр энэ бол нэг томоохон алхмаа гэж харж байна. Өргөн мэдээлэх хугацааг ер нь хэдийгээр гэж харж байна. Хэрэгжиж ирэх хугацааг ойрын хугацаанд ер нь эх 7 хоногт энэ оны өмнө бол энэ хуулиа бол өргөн мэдээлэхээр гаргаж байгаа. Хэрэгжилтийн хувьд юм. Тэгэхээр хэрэгжилтийн хувьд бол хууль одоо гарснаасаа л эхлээл одоо хэрэгжүүлэх тийм боломжтой болох учиртай. За ойлголоо. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. За Гик өдрийн дотроос ажлаа хүлээж авсан гэхэд
бас салбараа бол нэлээд сайн мэдж судалсан байна те. За баярлалаа танд. За. За хөтөлбөр үзэгч та бүхэн өргөжлөө урьдчилна.